За сайн байцгаана уу. За би өнөөдөр одоо нэг юм уриалах гэдэг. Өнөөдөр Монгол улсад залуучууд бизнес хийхдээ хуваараа бизнес хийсэн дээр үү, компаниар хийсэн дээр үү гэдэг дэр нэг юм ярих гэдэг. За тэгэхээр манай улс биш дээ нийт одоо улсын бүртгэлтэй 260-аад мянган аж ахуй нэгж байна. Арай их байгаа дээ. За манайх чинь 3 сая 500 мянган хүнтэй улс орон гэхэд энэ бол нөхцөр өндөр тоо байхгүй юу. За тэгээд айл өрөх гэж бодоход манайд биш дээ 580 гаруй гэр бүл байна гэж 580 мянган гэр бүл байна. За тэгэхээр 580 мянган гэр бүлд 263 мянган аж ахуй нэгж байна гэдэг чинь ер нь бол одоо 2 өрөх тутмын нэг нь аж ахуй нэгжтэй гэсэн үг байхгүй юу. За тэгээд сая тайлан ирүүлж байгаа нь 170-80 мянга шахуу хүмүүс татрын тайлан ирүүлж байна. Тэгээд ер нь юм л хийгээл бол аж ахуй нэгж болдог гэдэг ийм шаардлагыг үед дамжид 20-30 жил ингэж ярьсан. Энийг болмоор байна ер нь одоо хараа альва нэг бизнес хийхэд айгүй хялбархан төвөггүй биеиндээ одоо төвөг утгааргүй байх хэрэгтэй байхгүй юу. Тэрний үхээр одоо хувь хүнээр бизнес хийхэд энэ баримтыг гаргаад өгчихөл болчихж байгаа байхгүй юу. Ер нь бол энэ баримтыг гаргаж өгöd. За тэгээд энэ баримтыг гаргаж өгсөн хүмүүс маань яах вэ гэхээр нөгөө компани тэр баримтыг авсан шүү дээ. Энэ баримтыг гаргаж өгсөн ТТ06 тайлангаа жилээс тэгэл болоо байхгүй юу. Ер нь бол за тэгээд 2027 оноос нөөтийн босго 400 сая болчоор хуваарь бизнес эрхлэгч нар айгүй чөлөөтэйгээр яг энэ баримтаа өгдөг болох хэвээр. За ингэчих юм бол яах вэ гэхээр бид нар хараа компаниуд бие биентэйгээ харьцахдаа хувь хүнтэй харьцахгүй компанитай харьцдаг гэдэг үгөө болж игэл баг хэлдэг баймаар байна. Бид одоо ирээдүгөө бодохгүй болохгүй байна бизнес хийхэд. Өнөөдөр би одоо оюутнуудаа бас ярьдаг. Одоо хараа суманд одоо нэг 10 үнэтэй сайлчин бүсгүй байна гэж бодъё. Тэгсэн чинь энэ хүн маань хараа сүүгөө ферм нөгөө үйлдвэрүүдэд өгөхдөө яах вэ гэхээр сүүгөө өгөөд баримтаа шивээл өгөөл болцсон байсан чинь нөөтийн хуулин дээр сая түрүү жил нэг өөрчлөлт оруулаа хийсэн байсан. Нөөтийн хуулин дээр хувь улсууд биш аж ахуй нэгжтэй ингээ сүүгөө борлуулах юм бас нөөтөөс яах нь хөнгөлт эдэлнэгээд оруулаа хийсэн. Тэгсэн чинь өнөөдөр дэ 10 өнөөтэй хүмүүс маань яах вэ? Нөөт байгуулга болохгүй явж штэ. Тэгэхээр байгуулга болно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нэгдүгээр дараа улсын бүртгэлдээ тамга тэмдэг аванд бөө мөнгө болно үстэй. За тэгээ тайлан гаргана. За тэгээ суманд аймагт тайлан гарах хүн байх уу? Тэгэд ийм юм хийгээд байгаа байхгүй юу? За хотод одоо нэг машин тэргээр үйлчлэгээ үзүүлэх том машинтай хүмүүс бай гэж бодъё. За тэгвэл нэг компанитаар очиод юм хийх гэсэн чинь компани болоод иргээ тэгээ хэлцдэг. Нөгөөх нь очиод компани болоод нэг жоохон ажил авахгүй компани болоод ирдэг. За тэгэнгүүт ингээд баримтаа өгчдөг. Тэгээ тайлангаа хийхээр бас хэн хийх үү гэд. Тэгээ юмыг ийм нэг айгүй хүнд байдал руу монголчууд айгүйх оруулаад байгаа байхгүй юу? Компанитай хувь хүнтэй харьцахгүй компанитай харьцна гэдэг бол эцсийн бүлэг дээр ямар ч хорвоо дэлхийд дээр байгаа ямар ч бизнес юутай харьцах вэ гэхээр нэгдүгээр баримтаа өгдөг байх хэрэгтэй. Баталгаажсан баримтаа өгнө. Тэгээд нөгөө барааных нь үн байх хэрэгтэй. Нөгөө барааных нь чанар байх хэрэгтэй болохоос тэр хуулийн этгээд байх хэрэгтэй. Тэр юм байх хэрэгтэй гэж ингэж хэлдэг болох хэрэгтэй байна. За тэгээд энэ баримтыг одоо юу гэж ярьдгүү гэхээр энийг одоо би нийтэд энэ жил нэлээд ярих юм шүү. Энэ баримтыг төлбөрийн баримт нөөтийн падаан гэж хоёр янзаар ярина. Одоо нэг компанитайгаа харьцахдаа за танах төлбөрийн баримт өгөх нөөтийн падаа өгөх үү гэж ярихгүй болохоор нөөт өгөх үү гэж яриад байдаг. Энэ баримтыг нийтэд нөөт гэж ойлгоод байгаа байхгүй юу? Үгүй шүү. Энэ бол төлбөрийн захин баримт дотроо нөөт төлөгч биш байгууллагаас төлбөрийн баримт гарна. Нөөт төлөгч байгууллагаас нөөтийн падаан гарна. Тэгээ нөөт гэдэг дүн дээр үнэн салаад гараад ирсэн бол нөөтийн падаан болно. Нөөт гэдэг дүн дээр мөнгө байхгүй бол төлбөрийн захин баримт. Тэгэхээр өнөөдрөөс ий баримтаа юу гэж ярих вэ гэхээр нөөттэй компанитай харьцах чинь бол танах нөөтийн падаан авах уу гэж ярина. Нөөт төлөгч биш компани бол манайх төлбөрийн баримт өгдөг гэдэг. Ингээд арай жоохон албан ёснуудыг яриад энийг жоохон ойлгож ялгаж салгамаар байгаа байхгүй юу. За тэгээд нөөт төлөгч компаниуд мэдээж нөөт төлөгчтэйгээ харьцна гэдэг баг. Тэгэхдээ бас нэг юм бодоход бас илүүтэхгүй. Нөөт төлөгч компани гэдэг бол нэг компанитай харьцаад нөгөө компаниас худалдаа авалт тэгээд тэрэн дээр ашгаа нэмээд нөөтөө нэмээд зарах үүрэг бүхий итгээдгээд нөөтөө үлийн 5-2 дээр бичсэн байдаг шүү. За тэр нь бол дараа нь би тусад нь яах вэ гэхээр ахаад нөөт төлөгч компани нөөт төлөгчтэйгээ харьцах гэдэг дээр ахаад тайлбар өгнө. Тэгтнэр эхний ээлжинд энийг нөөтийн падаан төлбөрийн баримт гэж гоё ялгаж салгаад сурцсан байх хэвээр. Тэгээд одооноос нөөт төлөгчтэй харьцах уу?
нөгөө төлбөрийн баримттай харьцах гэдэг аягүй сайн ойлгоод энэ хуваараа бизнес эрхэлдэг гэдгийг аягүй их дэмжих хэрэгтэй нь уустай яриа. Татварын ерхий газар, сангийн яам, засгийн газар одоо энэ их аж ахуйн нэгжээ болио. Энд бүр арай хэрээс хэтэрлээ. Та нар бодлоо дэлхийд байхгүй аж ахуйн нэгжтэй болсон бид нар 3 сая гаруй хүнтэй 500 эдгэн мянган өрх айлтай байж 260 мянган аж ахуйн нэгжтэй байна гэдэг чинь энэ арай гутамшиг байхгүй. Тэгээ эн чинь нөхцөл хэмжээний яах нь илүү зардал яваад байгаа байхгүй. Өнөөдөр зүгээр л бизнес хийхэд мөнгө өглөө, баримтаа өглөө, тайлангаа хийлээ дуусаа. Хөвхний тайлан YouTube дээрээс манай сургалтын зааврыг хараад бүгд хий чинь. Ийм байдал руу шилжчихээ манайхаа. За тэгээ баярлаа.